Сайн байцгаана уу өрхөмдөд үзэгч сонсогчдоо. Mozis Buzz нэртэй цоо шинхэн подкастын хамгийн ихний дугаарыг бид нар та бүхэнд өргөхөд бэлэн болоод байна. Энэхүү подкастыг Монгол Австралийн нийгэмлэг буюу Mozis гэдэг энэ нийгэмлэг маань Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр та бүхэнд толилуулж байна. За подкастын хөтлөгчөөр Mozis нийгэмлэгийн гишүүн Оюн Цэцэг миний би Бадам Чимэг бид хоёр хамтран ажиллахын. Тэгээ энэ подкастыг бид цувралаар та бүхэндээ хүрэхээр бэлтгэж байна. За хамгийн анхны дугаар маань явах гэж байгаа учраас бяцхан тайлбарыг ярилцлагынхаа өмнө хүргэе. Монгол улсад Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг олгож эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд олон зуун төгсөгчид Австрали улсад Австралийн дэлхийн хэмжээний ихтэй сургуулиудад магистр, докторийн зэргийг хамгаалж хүрэлцэн ирсэн байдаг. Тэгээд энэ төгсөгчид маань өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхээр энэхүү анхны подкастаа төлөвлөх гэж байгаамаа. Баярлалаа. Австральд анхлан төгссөн бидний дээд үеийнхэн Mozis гэдэг энэ холбоог байгуулсан. Монгол Австралийн нийгэмлэг гэж энэ холбоо маань маш одоо өргөжж байгаа. Төгсөгчдөөс гадна бол тэдний гэр бүл за тэгээ Австральд амьдарч байсан монголчууд мөн одоо Монгол улсад маань амьдарч байгаа австралчууд гэдэг энэ холбоог маань ингэж сайхан үйл ажиллагааг нь тэлж явж байгаа. За австралчууд өөрсдийгөө бол Aussies гэдэг. Монголчууд Австральд очиж сураад боловсроод ирсэн энэ хүмүүс маань бид нар өөрсдийгөө бол Mozis гэж ингэж нэрлэж байгаа. За энэ бидний энэ үйл ажиллагаа бол ерөнхийдөө энэ өнөөдрийн подкаст маань нэгэн улсын орноо хөгжүүлэе гэд бэлтгэгдээд ирсэн мэрэгжилтнүүд маань өөрсдийн дуу хоолойгоо бас ингэж олон нийтэд хүргэе, түгээе. Мэргэжлийнхээ бас зарим нэг асуудлуудыг бол бас ингэж олон түмэндээ тайлбарлаж ярилцъя гэдэг энэ зорилгоор бол энэ подкастын маань үйл ажиллагаа эхэлж байгаа. Mozis Buzz буюу бид бол ажилсаг зөвгөөнүүд бас тодорхой хэмжээний дуу чимээг олон нийтэд бол бас одоо гаргая гэдэг ийм зорилготой байна. За ингээд манай анхны подкастын маань хамгийн ихний зочноор бид нар Улсын их хурлын гишүүн мөнхчлөөний их цэцэг гишүүнийг урьж оролцуулж байгаа. За гишүүн маань Австралийн RMIT их сургуулийн цахилгааны инженерийн магистр, RMIT их сургуулийн эрчим хүчний доктороор сурч төгссөн ийм хүн байгаа. Ингээд бид нар бас уламжлалт асуултыг бэлдсэн. Дараа подкастын зочдоосоо ч гэсэн энэ асуултыг асуух юм байгаа. Тэгээ ингээд уламжлалт асуултаасаа ярилцлага эхлэе гэж бодож байна. Юуны өмнө Австрали улсад сурсан мэдээж их олон зүйлийг сурсан байгаа х тий. Сурсан сургууль мэрэгчлээсээ хязгаарлагдахгүй гээр ерөнхийдөө юуг Австрали улсаас олж үрдэлж ирсэн бэ гэдэг асуултаар эхэлье. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд ийм сайхан одоо подкастыг ингээ эхлүүлээд тэгээд хамгийн ихний одоо зочноор ингээ намайг урьж агаад бол маш их одоо хүндэтгэн хүлээж авч байна. Ингээ та бүхний сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. Бас цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. За тийм би одоо ингээд Австралийн засгийн газрын тэтгэлгээр тэр RMIT их сургууль цахилгааны инженер гэдэг мэргэжлэр магистр хамгаалсан. Тэгээд яг магистртаа сурах хугацаанд бас нэлээд сайн сурсан учраас сургуулиас өргөжлүүлээд доктор сурна уу гэсэн одоо тэтгэлэг өгсөн. Тэгээд сураад тэгээд түүнийхээ дараа би ер нь Австралийн эрчим хүчний салбарт нь ажиллах зүйтэй байна гэдэг шийдвэрийг гаргаад тэгээд одоо сүүлийн 4 жил тэр Австралийн зөвлөх үйлчилгээний компанид одоо ингээд сая 6 сард ирэх хүртлээр бол ахлах инженерээр ингээд ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө би тэндээс мэдээж нөгөө мэрэгчлээсээ гадна хамгийн гол одоо чухал юм болохоор ялангуяа тэр Австралийн компанид ажиллахад бол нэлээд олон зүйлийг сурч авсан гэж ойлгодоо. Хамгийн гол чухал юм нь ерөөсөө Австралийн тэр том одоо хөгжлийн одоо гол нууц нь бол стандарт бас дахин стандарт юм байна. Тэр одоо их сургууль үзэжсэн тэр онлыг бол үнэхээр бодит амьдрал дээр бол яг одоо хэрэгэлдэг юм байна. Ягаад гэвэл стандарт нь маш өндөр түвшинд хөгжчихсөн учраас их сайн одоо ашигладаг юм байна. Тэгэхээр бид нар стандарттай ач холбогдол хүн зүйтэй юм байна гэж үзчихсэн. За хоёрдугаар одоо миний айгүй сайн сурсан арга барил одоо ч гэсэн тэр маань надад их хэрэг болж байгаа байхгүй юу гэхээр тэр нь одоо зөвлөх үйлчилгээний компани бол үнэхээр одоо тэр одоо цаасыг болоо тэр одоо зөвлөх үйлчилгээний тэр репортыг боловсруулахд бол өстой үнэхээр ус нь арилсан тийм одоо цаасыг л боловсруулдаг. Тэгээд энд чинь бас л нөгөө монгол хүний нэрийг хугалахгүй төлөө ингэж маш одоо төвлөрч одоо хичээж ажилласан учраас айгүй сайн арга барилыг бол сайн сурсан гэж ингэж үзсэн. За хоёрдугаарт нь тэр компани бас ингээд одоо ингээд дунд үе тэ Ахмад үеийг л маш сайн холбоог нь хийж ажиллаж байгаа тийм дүр зураг бас их харагдчихжээ. Тийм тэгээд дээрэс нь одоо ингээд нөгөө хүнтэй харьцаа тэр communication гэдэг юм маань одоо ер нь бол орчин үед бол харилцаа гэдэг аягүй чухал юм аа. Одоо юу гэдгийг хуучин арга одоо дээр үеийн арга барил бол юу гэдгийг ерөөсөө тушаагаал хүснээ авдаг байсан бол одоо бол ерөөсөө
одоо тий хилцэл бас дахин хилцэл тэгээд одоо хин нэгэндээ одоо ингээд яг сэтгэл ханамжтай тэр үр дүнд хүрэхэл аргал би бүр тэрийг үлдээ маш их сайн арга барил юм байна гэж сурсан гэж бодоод байгаа шүү дээ тий. Та сая бас хэллээ Австралид магистра хийгээд доктор хийгээд үргэлжлүүлээд Австралид зөвлөх үйлчлэгийн компанид мэргэжлэрээ ажиллаж байсан. Тэгээ бидэд бас гайхдаг л да. Ягаад ингэж ийм мэргэжлэрээ Австралид ажиллаж байгаа хүн гинтгэн Монголд буцаж ирээд тэр тусмаа бас их хуралд өрсөлдөд улс төрд орох болов гэдэг энэ асуултыг бас сонирхгүй ахын аргагүй. Тий. Ер нь бол юу юм бэ лээ? Би бас тэрийг айгүй хэл боддог байхгүй. Зөвхөн Монгол хүндэл нэг тийм сэтгэл байдаг юм лөө гэж боддгийн шүү дээ. Би одоо хэдийгээр ингээ тий Австралийн засгийн газрын тэтгэлгээ сураал, Австралийн сургуулийн зарлаар сураал, тэгэл тэнд ингээл өчнөө сайхан ажил ингээ хийж байгаа хэрнээ ерөөсөл би одоо тий ямар ч байсан ийм нэг эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах хэрэгтэй гэл ийм одоо тэр альбан бус хариуцлагыг өөртөө ингээд маш их тийм өөрчгсөн. Бараг зүгээр ганц дуудахад буцаад ирэхэд тийм тий. Тэгэл Австрали улс ингээд намайг одоо ингээд маш тултал нь ашиглаж байгаа ч одоо Монгол улс нэр ашиглахгүй эрчим хүчний салбар маань ингээд ашиглахгүй. Тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг Австралийн тэр яг практик дээр нь ажиллаад эхлэхээр Монголын эрчим хүчний салбар өнөөдөр хөгжил нь ямар байгаа, Австралийн эрчим хүчний салбар ямар хөгжил байгаа гэдэг тэр одоо нөгөө гап гэж ярьдаг шүү дээ. Тэгээ зөрөөг ингээд холоо харцгаар хүн ингээд биш нөгөө Монголын эрчим хүчний салбарт 14 жил ажилласан болохоор яг л нэг юм нөгөө тий одоо борг ирмэн тий хөгшин ээж мэн гэж боддог шүү дээ. Яг л тэрэн шиг л одоо ингээд ямар нэгэн байдлаар тийш хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдэг тэр юуг л ингээд баянгал тээж ингээд асаж явсан гэсэн хүнийг төрлийн. Тэгээ би ингэдэг байсан шин ингээд сүүл рүүгээ Монголоос одоо эрчим хүчнээс хүн ирлээ гэх юм бол зөвхөн ажилласаа чөлөө аваад одоо Камберад нэг 10 хэдэн үргэлжлэхтэл бүтэн одоо өдрийнхөө чөлөөг аваад машина барьж очил нөгөө хүмүүс ингээд презентацийн тавин за энд ингэдэг юм байна. Энд одоо ингээд цахилгаанаас өвөлтэй гаал төмөр гардгүй юм байна. Утга учир нь энэ юм байна. Тэгээ би тэрийг буцаад машина бариад Мельбурнээр явж байхдаа за би ямар ч байсан жижигэн ч гэсэн хувь нэмэр эх орныхоо хөгжилд орууллаа тий. Нэг хүн сонсгол тэр хүн цаашаага 10 хүн сонсгоно. Тийм их нөгөө нэг ингэж улсынхаа төлөө бас ундарч исэн болохоор ингээл тэгэл энэ урилгыг бол маш хүндэтгэн хүлээж аваад тэгэл бүх юмаа хаяалнаас ярьсан. За Австралид ажиллаж амьдарч байгаад Монголд эргэж ирээд бас ажиллаж амьдарч тэгээд яг эндээс үзэхэд Монголын нийгмийг толтоход те таны хувьд яг санаа зовж байгаа асуудал гэх юм уу гол сурвамж бас юу байна? Ер нь зөвхөн мози зүйл гэх юмгүй те олон нийтийн хувьд заавалжгүй анхаарах хэрэгтэй. Залуу үеийнхний хувьд заавалжгүй анхаарах хэрэгтэй. Сэтгэл зовж байгаа зүйл юу вэ? Тий. Би ч нөгөө сүүлийн 10 жил баг ингээ Австралид байж байгаад ингээд эргээд ирсэн. Тэгээ эргэж ирчээд ингээд нэг юм их ажигласан байхгүй. Тэгээ бас гайхсан байхгүй. Одоо ингээ юу гэдгийг дэлгүүрт орсон ч ингээд худалдагч нь ууртай тий. Би ямар ч уурлуулах юм гээгүй байхад уурлаалахын таксинд суусан ч уурлаалахын гудамжинд явж байгаа хүмүүс нь ч уурлаалахын. Тэгээ би бүр гайхаад энэ одоо жоохон юунаас болоод ийм болцсон болоо гэд ингээд бас мэдээж ингээд шалтгааныг ингээд хайж байгаа шүү дээ. Тэгээ би ерөөсөө юу гэж бодсон бэ гэхээр за ерөөсөө энэ нэг сошиал медиа гэдэг юм бол ерөөсөө нийгмийг бол маш одоо стресстэй, бухимдалтай одоо нийгмийг гэмтээж байгаа юм байна. Энэ одоо сошиал медиан дээр маш их хэмжээний одоо хар мэдээ, худлаа мэдээ одоо цацаж тий. Тэгтэл одоо тэр чинь ингээд нэг тэр нь ингээд цаанаа маш хэмжээний тийм одоо нөлөөллийг хүнд үзүүлж байна. Одоо магадгүй нэг юм сэтгэл нь жоохон тогтворгүй байсан хүн бол бараг л мэдрэл нь муудах хэмжээнд тий. Эсвэл одоо ингээд юу гэдгийг зүгээр сайхан ажиллаа хийж идэл гинтхэн хар мэдээ сонсонгууд хүн бараг ажиллаа хийж чадахгүй ингээд чичрээ тий. Тэгэхээр бол тэр хүмүүс магадгүй ингээд тэгж хар мэдээ цацснараа, худлаа мэдээ цацснараа нэг талаараа ингээд нийгэмд одоо ингээд өөртөө одоо нэрд гарч जैन тий. Одоо танигдж जैन гэж үзэж магадгүй. Гэтэл тэр маань цаанаа бүр хэмжигдэхийн аргагүй тэр хор нөлөөгийн нийгэмд авчиж байгаа юм байна гэдгийг бол маш сайн одоо ойлгож энэ засахын төлөө бид хэд ямар ч байсан тийм ажил хийх хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Сургамж гэдэг юм гэхээр та бол сая нийгмээ хараад толдож байгаа тий одоо reflection тий бидний хувьд бол эргэж харж байгаа нэг юм шүүмжт гэмээр юм уу юм одоо харж байна тий нэг талдаа салбарынхаа асуудлыг бол ярьсан. Улс төрийн карьерийн хувьд гэдэг юм уу ер нь энэ улс төрийн талаасаа таны тэр авж байгаа сургамж гэдэг нь юу байна вэ?
1997 оны Монгол Ардын намын бүр тэр эртний гишүүн баггүй юу. Гэтэ яг энэ хугацаанд бол би яг цэвэр нөгөө өөрийнхөө мэрэгжилд анхаарал хандуулаад улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагүй л дээ. Гэхдээ яг одоо яг ингээд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод бүтэн жилийг одоо ингээд ардаа хийсний дараа одоо надад ямар мэдрэмж ингээд хүрж ийн вэ гэхээр одоо юу гэдгийг ер нь ингээд Монгол улсын энэ байгаа байдал одоо ингээд нэг жоохон юутай байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ингээд бид нар намын талаарх ойлголт маань буруу байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг лээ. Ялангуяа одоо ингээд чиглэлээр ингээд маш сайн ажил явж байгаа хүмүүс бол ер нь ингээд намыг бол ингээд за муухай тий энд бол одоо ингээд сонин хүмүүс л ингээд энэ намд ажилдаг, амбицтай хүмүүс л намд ажилдаг гэж ингээд бодоод байдаг. Гэтэл яг үндсэндээ бол энэ улс орныг одоо жолоо цулбарыг хэн барьж яана гэхээр ерөөсөө нам байгаад байгаа байхгүй юу, нам. Тийм учраас ялангуяа ийм одоо нөгөө мэдлэгтэй чадвартай боловсролтой хүмүүс маань тэр намын талаарх ойлголтоо буруу одоо ойлголт байсан байна гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээ ялангуяа бид хэд ч ингээд нэг юм нийгэмдээ үйлчлэх хэрэгтэй. Улс орноо одоо зөв тийсэн залруулахад бас өөрийн гэсэн үүрэг оролцоо оролцох хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл тэр оролцоо чинь ерөөсөө юугаар дамжиж хэрэгждэг вэ гэхээр ерөөсөө институт, нам гэдэг институт юм байна. Тэгэхээр тэрлүү ингээд ойлголтоо одоо өөрчлөө тэрний үйл ажиллагаанд идэвхтэй оролцъё. Тэгэж оролцснороо магадгүй энэ намын одоо аль нам байх нь ерөөсөө сонирн биш. За тэр өөрийнхөө итгэл үнэмшил, тэр үзэл баримтлаараа тэр ямар ч байсан аль нэгэн намныхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явах юм байна. Тэгвэл та магадгүй тэр улс орныхоо тэр одоо үйл ажиллагаанд те нийгэмдээ үйлчлэх зорилгоо биелүүлэх юм байна. Тэгжээ тэр намуудыг чинь одоо тэр уураг тархич чинь ингээд нэлээд сайн одоо чадварлаг хүмүүсээр бүрдэх юм байна. Тэгвэл улс орн маань ингээд нэг юм чадварлаг хүмүүсээр ингээд одоо жолоодуулаад явах юм байна да. Тэгэхээр би харин буруу ойлголттой байсан юм байна өдөө хүртэл. Тийм учраас хүн чинь бас өөрийнхөө мэдэрч авсан мэдрэмжээ бусдад хуваалцаад алдааг нь засуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр утгаараа энийг бас хэлэх юмсан гэж бодоод байдаг байхгүй. Тийм. Австрали төгссөн олон л төгсөгч одоо бараг 700-аад хүн байна гэд хэлж байгаа тийм. Мэдээж өөрсдийн гэсэн маш онцлог түүхтэй гэдэг юм уу хувийн тийм мэргэжлийн карьертай. Таны хувьд бол ялтгүй бүр одоо эдгээр дотроосоо онцгой агент ингээд улс төрд орж ирээд явж байгаа. Тэгээ бид бол бас бахархаж таны хийж байгааг ярьж байгааг бол нилээд ингэ шимтэд сонсож байгаа л да. Тэгээ одоо бол бас улсын хурал анхны 126 гишүүнтэйгээр ингээд жил гаруй ерөнхийдөө болчлоо. Хоёр чуулганы нүрийг үзчихлээ. За эрчим хүчний тухай хууль, сэргээгт эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэдэг ингээд та ажлын хэсэг ахалж байгаа. За ер нь энэ салбарын шинжилгээг бол түүчилээд одоо явж байгаа хүн гэдэг утгаараа ер нь яг энэ шинжилгээг та яаж харж байна? Яг ямархуу зүйлүүдээр төвлөрч ажиллаж байна гэдэг дээр бас нэг ерөнхий мэдээлэлээр Тийм. Тэгээд яг эргэж ирээд надад яг албан ёсоор бүр ингээд нэг юм одоо даалгавар гэхэд өгөгдсөн ажил бол ерөөсөө сайн ажлын хэсэг байхгүй юу. Тэгээд яг энэ ажлыг бол би тэр яг л Австралид олж авсан тэр 4 жил олж авсан арга барил шүү дээ тий. Яг л тэр арга барилаар л ингээд одоо ажиллаад 10 сүүлийн ингээд 8 сарын хугацаанд бол ажиллаж байна л да. Тэгээд яг шинэ 126 гишүүнтэй улсын хурал болохоор айгүй том одоо 3 төгөлдршил, хуулийн 3 төгөлдршил гэх том зорилтыг тавьсан. Тэр бол болохоор ерөөсөө хууль эрх зүйн орчныг бид нар цаг үедээ нийцүүлээ, хүний одоо эрхийг дээдэлдэг болгоё. Тэгээ хамгийн гол нь иж бүрэн одоо зохицуултаа болгоё гэсэн ийм зорилт одоо тавьсан. Тэгээ энэ хүрээнд 60-аад ажлын хэсэг байгуулсан. Нэг нь одоо ингээ миний одоо дахалж байгаа ажлын хэсэг л дээ. Тэгээд энэ дээр бол бас баггүй одоо 2 одоо чуулганыг давнан бол ажиллаж байна. Тэгээд бол нэлийн одоо үр дүнтэй зөв арга барилаар бол өдөө хүртэл ажилласан гэж ингэж бодож байгаа. Бид нар одоогоор бол ингээд 3 том ажлын ард гарчихсан одоо 4 дэх дээрээ сууж байна. Тэгээ эхний ажил бол мэдээж Монголынхаа өнөөгийн байдалд үнэлгээ хийж дүгнэлт гаргах хууль эрх зүйн орчны үр дагаврын үнэлгээ гэж байдаг. Хоёрт нь болохоор бид нар ер нь гадны орны туршлага ямар вэ? Энэ эрчим хүчний салбар гэдэг чинь зөвхөн Монголд байдгүй те бусад улс орнд. Тэгэл бусад улс орны эрчим хүчний салбар яаж одоо болоо бүтээд байгаа гэдгийг хэдүүлээ нэг сайн одоо судлаа. Энэ бол маш хэцүү ажил байсан. Бид нар 8 улсыг бол хууль эрх зүйн орчны эрчим хүчний салбарын зах зээлийн загварын гэдэг ингээд нэлийн сайн судахыг хичээсэн. Энэ маш хэцүү. За энийхээ үндсэн дээр бид нар дулаан хамжийн тухай бий даасан одоо 60-аад хуудастай хуулийг бол ингээд одоо анхдагч хуулийн төслийг боловсруулад тэгээ одоо ингээ хэлцүүлгийн шатандаа сайжруулах шатандаа явж байна. Тэрний дараа бид нар цахилгаан эрчим хүчний салбарыг өөр өрсөлдөөн зах зээл рүү шилжүүлэх цахилгааны ингээ 100 гаруй хуудастай ийм хуулийг яг одоо ингээд анхдагч төслийн боловсруулахаа суугаад байгаа. Тий. Өрсөлдөөнд зах зээл гэдэг та сая дурдлаа тий. Яг өрсөлдөөнд зах зээл гэж яг юу байлаа да нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар ер нь манайх яагаад өдөө болтол тэр одоо шилжилтийг хийгээгүй юм бэ гэдэг зөв тий. Яг
Яагаад бид нар одоо өрсөлдөөн зах зээл сэлжих хэрэгтэй вэ гэдэг ингээд ерөнхийдөө бол маш олон одоо нэг шалтгаанууд байгаа. Гэхдээ би зүгээр яг одоогор бол та бүхэн нэг юм 3 4 л одоо юу хэлээ л да. За яг одоогийн байдлаар өнөөдөр Монголд одоо хэрэгжилж байгаа эрчим хүчний салбарт хэрэгжилж байгаа загвар нь бүтцэн ямар байна гэхээр төр давмгайлсан ийм систем байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо ингээ хэрэглэгчд үйлдвэрлэгч хоёрын хооронд ингээ төр ерөнхийдөө ингээ нэг юм лаглагаа суудсан гэсэн үг. Тэгээд тэр үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын өмнөөс бүх юмыг зохицуулах гээд хичээгээд тэгээд ингээ хөлсөн туслаа зүтгээд байгаа зохицуулж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ өөрөөр хэлбэл одоо манайх бол нэг 1700 мегаваттын одоо ингээ ачаалттай хэрэглээтэй гэж ярьдаг. Гэтэл бид нар хараад одоо 3000 мегаваттын цахилгаан хэрэглэгчийг бид нар уучлаарай би цахилгааныг танаар хангаж чадахгүй гэж хариуцсан сууж шít. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр маш хэмжээний орлого олох боломжийг алдсан байна. Алдчихээн тийм үү? Хоёрдугаарт нь тэр 3000-ын цаан чинь би үйлдвэрээ барья, би орон сууцаа барья гэсэн бизнес эрхлэгчид байгаа тийм үү? Тэгэхээр чинь эрчим хүчний салбар ямар их одоо улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжлийг баймилсан байгааг харуулж байгаа тийм. Дээрэс нь дээд талдаа ингээд маш олон хөрөнгө оруулагч хүшээ би нарны станц барья, салхи станц барья, дулааны станц барья гэдэл яваад байдаг. Маш их хэмжээний цаас одоо шаардаад л ингээд бариулдаг. За энэ ингээд дүр төрхийг нь харахаар бол ерөнхийдөө нэг юм хуучирсан машиныг мөрлөө түлхээд байгаатай адилхан байхгүй. Тэгээ ингээд нөө тэр ашиг олох молох ерөөсөө сонирн биш ээ. Ашиг олох боломжгүй байна. Ачаагаа нэмж ерөөсөө болохгүй. Одоо явхад хүнд болоод байна гэдэг. Тэгэхээр энэ бол яалтч байхгүй төр давмгайлсан бүтлгүй систем гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энээс бол бид нар өрсөлдөөнд одоо суурилсан бүтэлтэй систем рүү шилжих хэрэгтэй байна. Бусад бүх улс орон алдаж оноод унад тусаад ингээд алдаагаа засч явсараагаад 5-аас 10 жил зарцуулсаар агаад энэ рүү яваад орсон. Манай хөрш одоо Орос хятад улс хүртэл их усүр талдаа хэрэглэгч талдаа чөлөө зах зээлийг өрсөлдөөн зах зээлийг бий болгоцсон байхгүй. Тэгээ яг манай Монголын хувьд яагаад ингээд 20 хэдэн жил энэ рүү яваагүй юм бэ? Яг анх бол реформ тэр 2001 онд бий болсон юм манад. Одоо тэр үед ерөөсөө дэлхийн нийтээр л ингээд за эрчим хүчний салбарын энэ босоо буюу ерөөсөө ингээд дээрээс удирдаад бүх юмыг хийдэг энэ босоо тогтолцоо бол ер нь одоо гүйцэтгэл таар байд юм байна гэдэг үндсэн дээр за ерөөсөө энийг задлаа ингээд одоо бие даасан дамжуулах түгээх үйлдвэрлэгч гэх олон компани болгоё. Тэгээд цаашдаа одоо ингээд ер нь бид нарын эцсийн зорилго бол өрсөлдөөн зах зээл рүү явах гэж юугаар эхэлсэн юм байна. Бараг бүх оронд манад ч гэсэн 2001 онд эхэлсэн. Гэхдээ манайх ингээд задлчаад тэгэл цаашаагаа бүр нэг ч алхам хийгээгүй. Тэгээд ягаад хийгээгүй вэ гэхээр ерөөхдөө нэг юм дөрвөн шилтгаан хэлдэг. Манайх одоо ингээд жижигхэн одоо ингээд ачаалал багтай. Манайх одоо монопол үйлдвэртэй тээж дөрвөн маань ихэнх нь үйлдвэрлэдэг. За манайх одоо маш олон урт хугацаанд тогтмол тарифаар худалдаж авдаг PPA. Манайх одоо ингээд төр давмгаасан. Тэгэхээр өөсөө өрсөлдөө өсөхгүй гэд ингээд суудсан юм байл л. Гэтэл бидний судалсан одоо тий 8 орон гэх чинь яг манайхтай адилхан ийм дөрвөн шалтгаантай байсан. Гэхдээ энийгээ тасралтгүй одоо байхгүй болохын төлөө хамтдаа төрөл бүрийн арга хэрэглээл заримдаа алдаал оноод засаж явсараагаад 5-аас 10 жил зарцуулсараагаад энэ өрсөлдөөн зах зээл рүү буюу өөрөө явдаг машин. Өөрөөр хэлбэл машин бол ингээ өөрөө яваад тэр өрсөлдөөн зах зээл гэдэг нь тэр хэрэглэгч үйлдвэрлэгч хоёрын дундаас ерөнхийдөө төр ингээд замаас нь холдож өгч байгаа гэсэн. Тэгээд тэр үйлдвэрлэгчүүд тэр одоо их усрууд маань тэр хэрэглэгчтэй шууд уулзах тэр боломжийг бий болгож гэж байгаа. Төр ямар үүрэг оройлтой вэ гэвэл ерөөсөө л энэ хоёрыг уулзах тэр платформыг бэлдэж өгөх буюу дамжуулах түгээгшүүлж байгаа үндсэн судсаа бэлдэж өгөөл. Тэгэл одоо бүр хууль эрх зүйн орчин дүрмийн одоо боловсруулаад тэрнийхээ хэрэгжилтэнд хяналт тавиал тэгэхээр ч ингээ хардаа маш хэмжээний ачааллыг нурууднаас авч хийж байгааз. Тэгээд ингээ өөрөө явдаг тийм машин руу явдаг байх нь шүү дээ. Тий. Эрчим хүчний салбар одоо ингээд ярихаар бас өрсөлдөөн зах зээл, хууль эрх зүй, шинжилэл гэдэг ингээд бас бодлогын түвшинд хэдийгээр яригдж байгаа сэдв боловч яг үнэртэй жамтагддаг бидний өнөөдрийн амьдралын асуудал тийм шүү дээ. Тэгэхээр яг энэ амьдралын асуудал учраас яг энэ өрсөлдөөн зах зээлийг та яагаад бий болохгүй байгаа гэдэг шалтгаануудыг бол хэллээ л тийм. Энэ шалтгаануудыг үгүй болгоход одоо харилцан ойлголцол тийм хамтын ажиллагаа тэгээд нөгөө амьдралгаараа холбож ясмахаараа мэдрэх гэдэг юм уу те ийм юм хэрэгтэй болол гэж бодогдож байна л та. Тэгэхээр тэр юмнууд нь бас юу байх юм одоо иргэд юуг ойлгох бол зохих юм те. Бид нар яг өнөөдөр магадгүй бас шилжилт хийхэд 4-5 жил шаардлагатай гэж тэр нь магадгүй тэр хугацаа бол мэдээж тодорхой одоо шилжилтийнхээ одоо нөхцөл байдлаас болох бах.
Тэгэхээр яг тэр хугацаанд бас хүний амьдралд юу болж болохыг, юуг бид магадгүй даван туулах ёстой болохыг гэдэг талаас нь та нэг амьдрал дээр буулгаад бас бид бүхэнд хэлж өгөөч. Тийм. Ерөнхийдөө яг мэдээж бидний амьдралд бол энэ цахилгаан нэгдүгээр тасралтгүй байх хэрэгтэй тийм үү? А хоёрдугаар болохоор энэ одоо цахилгаан бол тэр хэрэглэгчдэр очиж байгаа цахилгаан бол одоо байж болох хамгийн одоо тий боломжит доод үндэл байж ивэл сайн шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн энэ одоо цахилгааны тарифыг юундэр үндэслэж одоо баталж байна вэ гэхээр одоо байгаа одоо станцуудын бодит өртөг зардал, шинэ хөөсрийн хувьд хөрөнгө оруулалт. За тэгтэл тэр өртөг зарлыг өнөөдөр яавал тэр одоо бодит руу доошоо оруулахын тий яавал тэр хөрөнгө оруулалтыг доошоо оруулахын гэхээр тэрэн дээр бол хамгийн одоо дэлхийд шалгарсан матлагдсан нотлох заарга нь ерөөсөө л өрсөлдөөн л юм байна л да. Тэгээ өрсөлдөөн бий болж ижил өнөөдөр тэр өртөг зардал тэр хэрэгслэр очиж байгаа тариф маань бодит доод түвшиндээ хүрдэг. За тэгээ үйлчлэгээний чанар сайжирдаг, хэрэглэгчийн одоо сэтгэл ханам сайжирдаг. Тэгээд энэ одоо оролцох талууд маань өөрөөсөө тэр үйл ажиллагаагаа сайжруулаа явдаг. Яагаад гэвэл өрсөлдөөний үр дүнд тисэж үлдэхийн тулд яах вэ? Боломжит бүх одоо өөрсдийнхөө сайжруулалтыг өөрөө хийх явдаг. А тэрнээс биш босоо тогтолцоо гэдэг нь юу вэ гэхээр дээр нэг дарга гарч ичээ чи энийгээ сайжруул ингэдэг гэд энэ бол ерөөсөө болдгүй юм байна, ажилдгүй юм байна гэдэг айл 2000 хэдэн онд нотолцсон байхгүй дэлхий. Тий. А тэгээ хэрэглэгчийн ерөөсөө хүртээрвэл тэр байхгүй юу? Ямар ч байсан боломжит одоо хям тариф одоо хям дахиад тайсан тий доод түвшин тариф очихын сэтгэл ханамж очихын чанартай үйлчлэгээ очихын тийм юм. А тэгээд энэ зах зээл рүү одоо шилжихэд хамгийн нэгдүгээр хийх ажил бол ерөөсөө л эхний ээлжинд бид нар хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх байхгүй юу. Тэгээд тэрний төлөө л манай баг хамт олон манай ажлын хэсэг ингээд хичээгээд ажиллаж байна. За тэгээ хууль нь бий болцохоор энэний дараа маш олон ажлуудыг хийж ижил тийшээ жоохон зүглэнэ. Тэгэл одоо юу гэдгийг ядчил хараа энэ өрсөлдөөн зах зээлийн талаарх оролцогч талуудын нийгмийн улс төрчдийн хэрэглэгчийн ойлголтыг нэмэгдүүлэх энэ ямар чухал юм бэ гэхээр ингээ гихмшлэнгээр тэгэл зах зээлийн операторыг биелдэх за тэр жижиглэн худалдааны компаниудыг бий болгох энэ төргээд тэгэхээр энэ бүх юм маань хууль нь байж хийгдээд ингээ явах юм билээ л ямар ч байсан бидний одоо хамгийн том зорилго бол эхний ээлж нь хуулийн бэлдээд өгье. Тэгээ тэрний хүрээнд дараагийн ажлууд хийгдэн. Тэгээ энэ чинь нэг юм нэг жилийн дотор маш хурдан хийгээд дуусчих ажил биш. Одоо би тэр бусад улсын туршлагыг хэллээ шүү дээ. Маш их хичээгээд алдаж оноод 3, 4, 5 жил зарцуулж ийж явсан биш. Гэтэл яг саяныхтай холбоотой юм их асуух гэдэг аахгүй хууль бий болоод батлагдаад гараад амьдралд боддог хэрэгжтлийн урт хугацаа шаардлагатай. Гэтэл яг одоо Улаанбаатарчуудын хувьд өнөөдөр энэ үйл бид нар тогтоо ах уу, устаа ах уу, халуун байх, дулаан байх уугүй юу гэдэг ийм асуудал дээр тулгарсан. Тэгээд өнөө маргаашгүй бид бүхэн баяр наадмаа тэмдэглээ зуны амралтын маань сезон эхлэх гэж дээ. Тэгэхээр танаас эргэл асуух гэдэг юм л да. Ямар хариу арга хэмжээ яаралтай үйл ажиллагааг бодлого боловсруулагчийн хувьд авч хэрэгжүүлж байна. Мөн үнэхээр одоо нөгөө хэвлэл мэдээлэлээр цэцэгдээд байгаа шиг бидний нүвдийг давах уу гэдэг асуултанд бас та яг ямар хариу өгөх вэ? Тийм. Ер нь яг эрчим хүчний салбар бол мэрэгжлийн одоо юм байгууллага. Тэгээд өдий хүртэл эрчим хүчний салбар бол одоо бүх юмыг болгохын төлөө, бүтээхийн төлөө, өвлийг нэг одоо хэрэглэгчээ тий өнтөө давуулахын төлөө байдаг бүхэл боломжоо шахаж ажилласаар ирсэн. Энэ өвлийн хувьд ч гэсэн бас л яг одоо шахаж ажиллахын төлөө л ажиллаж байна. Энэ өвлийг ямар ч байсан Улаанбаатарчуудыг бол энэ дулаантай цахилгаанд нь одоо давуулж чадна гэдэгт бол эрчим хүчнийхаа салбарын хамт олонд бол бүрэн итгэж байгаа. Бид нар өдөө хүртлийн одоо энэ ажлаа бол ямар ч байсан нэр төртэй хийсээр л ирсэн. Энэ бол эрчим хүчний салбарынхны ерөөсөө одоо баримталдаг гол зарчим, хандлага. Тийм. Тэгэхээр мэдээж ийшээ үл ян төрөл бүрийн одоо хөрөнгө оруулалтууд бол хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг засгийн газраас шийдээд ингэ явж байгаа учраас тэр ажлууд маань өвөл болохоос өмнө хийгдээд тэгээд улаан цалхааны хувьд бол ямар ч байсан өвлийг бол давна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа маас эрчим хүчний салбарынхан. Тийм. Эргээд нөгөө өрсөлдөөн зах зээлийн тухай дахиад нэг асуултыг танаас асуухыг хүсэж байна л да. Тэр нь юу гэхээр зэрэг та бас хэллээ л дээ
төр ингээд дунд нь оролцоод зохицуулаад хитэх оролцоотой болоод ирэхээр зэрэг энэ бас гажууд л үүсэж байна гэж тэ. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг юм өөрөө яг хөө бид маш их ярьдаг л да. Одоо хувийн хвшилтэд төр өрсөлдөх шаардлагагүй ч гэдэг юм уу тэ. Одоо хувийн хвшил хийгээд явж байгаа юм дээр бол төр бол аль болох хол бай гэдэг. Гэтэ эрчим хүчний салбар бол өөрөө стратегийн салбар. Тэгэхээр төрийн бодлого бол тэнд бас оролцоо чухал байдаг. Зөвхөн юу асуух гэдэг нь вэ гэхээр зэрэг энэ өрсөлдөөн зах зээл рүү энэ шилжих гэдэг энэ шилжилтэнд нэг юм түгээмэл магадгүй ойлгогдоод байдаг юм нь либералчлал гэхээр зэрэг нөгөө түгээх сүлжээгээ эсвэл их усүрүүдэд хувьчлална гэдэг асуудал. Тэгэхээр эргээд нөгөө төрөөс гараад явчихаар бас нэг юм дадаагүй тий шин тогтолцоо руу орохоор хувийн хвшил бас итгэл байх уугүй юу гэдэг нэг бас ийм нэг талдаа чадах уугүй юугийн тухай асуудал, нөгөө талдаа төр бас чадахгүй байгаагийн асуудал. Ингээд нэг юм яаж энэ бүгдийн тэнцвэрийг олох уу гэдэг нэг ийм одоо зүйл яалтгүй гарч ирээд байгаа шиг. Тэгэхээр энд та бас энэ хувьчлал, төрийн оролцоо, төр хувийн хвшлийн түншлэл гэдэг агуулгаас яг энэ өрсөлдөөнд зах зээлийн шилжилтийг яаж харах нь зүйтэй юм бол гэдэг. Тийм. Тэг яг хүмүүс ерөөхдөө ингээд нөгөө либералчлал өрсөлдөөн зах зээл гэдэг тэгэхээр ингээд нэг буруу ойлголттой байдаг би зүгээр бодоод байдаг байхгүй юу. Юу гэхээр ингээд өрсөлдөөн зах зээл рүү орохын тулд ерөөсөө бүх их усрэл одоо хувьчлах хэрэгтэй. Эсвэл одоо түгээх шүлжээгээл хувьчлах л хэрэгтэй. Тэрний дараа л бид нэр өрсөлдөөний тухай ярина гэж буруу ярьдаг. Би нэг л буруу гэж хэлж бол яриад байгаа байхгүй. За юу вэ гэхээр ер нь ингээд их усүр талдаа өрсөлдөөн бий болгочоор яг нөгөө нэг хувийн одоо их усүрүүд л олноор бий болно. Яг л тэр чинь нөгөө их усүрүүд өөрөө тэр хэрэглэгчтэй харьцаад явах тэр боломж нь нэгддэг ч шүү дээ. Тэр утгаараа олноор төрж гарч ирдэг. Тэгээд заавал одоо юу албагүй байхгүй юу. Заавал тэн тараа тэгээд дээрэс нь хувийн их усүрч байж болно. За төрийн одоо өмчтэй их усүрч байж болно. Эсвэл төр хувийн хөвшил хамтарсан ч байж болно. Заавал хувийнхөө ээжэж л ийшээ орох хэрэгтэй гэсэн үг биш байхгүй юу. Тийм. Тэгээ яг зүгээр нөгөө нэг төрийн өмчтэй үйлдвэрийн газрууд маань гүйцэтгэл нь тааруу байна гэдэг утгаараа ер нь олон улсад ямар одоо бусад улс орн яаж яах гэхээр магадгүй 51% төрдөө үлдээгээд 49% одоо хувьчлаад эсвэл олон нийтийн болгоод үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ авдаг. Энэ үл одоо нийтлэг арга хэмжээ. За түгээх шүлжээний хувьд бас хүмүүс ингээ буруу ойлгоод байх. Түгээх шүлжээг хувьчлах хэрэгтэй энэ төр гэдэг. Тэгээ би түрүү нөгөө ингээ хэллээ шүү дээ. Ерөөсөө өрсөлдөөн зах зээлд ингээ орохоор төрийн үүрэг юу вэ гэхээр ерөөсөө л үндсэн судсыг бэлтэх. Тэр үндсэн судас гэдэг нь дамжуулах түгээх шүлжээ. Тэгээд нөгөө захын хэрэглэгч гүгээд ирэхтэл пад тэгэл холбдог. Ямар ч өндөрлөгөө те. Захын их усүр гүгээд ирэхтэл пад тэгэл холбдог. Тэр л боломжийг бүрдүүлээ сууж яах нь төрийн үндсэн үүрэг. За мэдээж хараа хувийн хөрөнгө оруулалттай түгээх шүлжээ байж болно. Асуудал байхгүй. Тийм. Тэрнээсээ заавал түгээхийг хувьчилсны дараа л өрсөлдөөн бий болно энэ төргээд буруу яриад хувьчлан мөснө гэж яриад. Гэхдээ яг гол нь менежментийн сайжруулахын тулд тодорхой хэмжээний хувийг бол одоо ингээ олон нийтийн хувьчилсан асуудал байдаг. Энэ бол олон нийтэд одоо дэлхийд одоо нөгөө маш их өргөн ашиглаж байгаа арга барил байхгүй юу. Тэрнээсээ заавал хувьчилсны дараа өрсөлдөөн гэж л үгүй. Тийм. Тэгвэл нэгэнт нөгөө Австралийн төгсгчид сууж байгаа учраас ахаад би Австралтай холбоотой асуулт. За. Австрал маань яг энэ эрчим хүчний реформыг хизэнээс хэрхэн яаж хийсэн бол та түрүүн бас хэлсэн 8 улсыг судалсан. Ингээд энэ дотор Австрал ороогүй ч гэж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө яг Австралийн эрчим хүчний шилжилт реформ хизэнээс яаж хийгдсэн болоо энэ тухай бас бяцхан мэдээлэл өгч бидний хувьд бол яг нөгөө оюутан болоод очихдоо амьдрахтаа л нэгсэндээ тэнд эрчим хүчний ямар өөр их өсвөрүүд байдгийг ч гэдэм үү. Жишээ наазах нь бид нар газтай харьцаж үзээгүй анх Австрал очивол тэ ахын хөргөлөндөө газ хэрглэж үзээл өө ямар гоё юм бэ гэдэг юм тийм мэдрэмж авч ирсэн. Тэгээд энэ тухай бас тий. Яг бид хэд нөгөө 8 улс гэдэг дээр бол яг манайхтай ижил төстэй юм хүүтэн уур амьсгалтай. Тэгээ хэрэглэгчээ ингээд улаанаар, цахилгаанаар хангах тийм эрэлт хэрэгцээтэй орн буюу Казахстан, Унгар, Дайн, Герман, Эстони гэх 5 улсыг. Дээрэс нь энэ эрчимчний зах зээлийг ер нь маш эрт эхлээд маш их туршлага хоригдлуулсан 3 улсыг нэмсэн байхгүй. Тэр нь болохоор Япон, Шинзеланд, Австрал. Мэдээж яг Австрал айгүй нэлээд том юм байна. Шинзеланд бол манайхтай маш төстэй. Тийм. Австралийн хувьд бол энэ одоо эрчим хүчний шилжилт за тэгэл тэр ногоон зах зээл мэсэл гэдгээр үл хамгийн одоо дэлхийд тэргүүлж байгаа улс аахгүй. Та бүхэн хэрэг мэдчихсэн бол Австрал ингээд байхад би бүр гайхдаг байсан байхгүй. Ингээд утастаал ингээд та цахилгаанаа хідээр авчаар надаас авчаас тэгээд тэр чинь өсөө гэхээр тэр чинь нөгөө жижиглэн худалдааны компаниуд тий тэр чинь ерөөсөө ритейлер буюу жижиглэн худалдааны компаниуд гарчихсан. Тэд нар одоо хэрэглэгчийнхаа төлөө ингээд өрсөлдөж байгаа. Би танд одоо хям тарифаар цахилгаан өгөөл доо та надаас авчихлаа гэж уцтаад байдаг гэсэн шүү дээ. Тийм тэгэхээр
Австрали бол тэр тал дээр бол маш одоо өндөр туршлагатай юм улс орн. Тий. Яг хөрсөн хүчний энэ шилжилт түрүү хэллээ бас нэлээд хугацаа орох ажил байх. Та эхний алхмыг бол яалтгүй хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал гэж бол хэлсэн тий. Тэгэхээр ингээд 3 төвлөршил за тэгээд хүний эрхийг хангасан тий одоо иж бүрэн ийм хууль эрх зүйн шинжил хийж байна гэд. Мэдээж танд бол одоо салбартаа Монголд ажилласан, гадаадад ажилласан тий одоо Австрали өөр бусад улс орнуудад танилцсан бүх мэдлэг нь байна. Одоо техникийн ур чадвар юмнууд нь байна. За мэдээж баг ажиллаж байгаа. Та түрүү бас салбарынхандаа ямар их ихтгэлтэй одоо байдаг тухайгаа бас хэллээ. Ингээ салбарын хүмүүс бол дэмжиж байна гэж бол ойлгож байна. Тэгэхээр одоо ер нь юу дутагдж байна? Одоо яг ямар дэмжлэг хэн юу ойлгосоо гэж та бол бас хүсэж байна. Өнөөдөр бол бид нарыг бол мэдээж яалтгүй юун төрөнд нөгөө Moses маань бол үзэж байгаа тийм. Түүнээс гадна нөгөө Moses холбоо маань нөгөө ах トゥ одоо тийм найз нөхөд ажлынхан гэдэг ингээ өргөжж байгаа учраас тэр бүх сүлжээний хүмүүс бас биднийг бас сонирхоод үзэх болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь юу дутагдж байна? Юун дээр дэмжлэг авмаар байх юм? Биднийг юу ойлгооч ээ гэж хүсэж байна. Бид мэдээж одоо танд шууд одоо өнөөдөр би ингээд үгүй тэгээд үгүй гэдэг юм баг л байх л та. Гэвч бас биднээс хүсэж байгаа юм юу байна гэж. Яг зүйтэй. Яг Монголд бол би бас ингэж хараад байгаа. Нэгдүгээр хамтын ажиллагаа аягүй чухал. Хамтын ажиллагаа тий. Одоо ингээ юу гэдгийг улсын хурал дээр ингээд нэг ажлын хэсэг байгуулах чаал хууль ингээд сайжруулах гал ингээд хичээгээ явж байна. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө нэг гүйцэтгэх засаглал буюу одоо ингээд эрчимчний яам салбарын бод ингээд нэгт хамтарч ажиллаад ялангуяа энэ 4 жилийн хугацаагт маш үр дүнтэй одоо ашиглаж яагаад бол одоо бид нар 1 жилиг аль хэдийн ардаа хийцэн. Одоо энэ үлдсэн одоо 3 жилийн хугацаанд бид нар яаж хийж байгаа л энэ нэг юм одоо тий реформа цааш нь өргөжлүүлээ тэр өрсөлдөөн зах зээл рүү нэг жоохон ч гэсэн явчихын тулд нэгт хамтарч ажиллах хэрэгтэй байна. Яг зөвөр өнгөрсөн засгийн газрын үед үл ингээд нэг төрөл бүрийн бүтцийг бий болгоод хоорондоо үл ойлголцоод ингээд ажил явахад бас хэцүү лээсэн л та. Одоо бол ингээд аваад жигдрээд ингээд цаашаа явах байгаа гэсэн ийм ихтгэлтэй байж байгаа. За хоёрдугаар одоо чухал асуудал болохоор ерөнхийдөө би бас ингэж хараад байгаа л да. Энэ өрсөлдөөн ялангуяа одоо нөлөөллийн ажлыг аягүй сайн хийх хэрэгтэй юм байна. Хүний одоо нөгөө нэг юг ойлголтыг нэмэгдүүлэх. Ер нь ямар ч юм ингэдэг юм байна л да. Ялангуяа энэ өрсөлдөөн зах зээлийн талаарх ойлголт бол Монголд бол маш сул. Ер нь бол яаж энэ айгүй хэцүү систем байхгүй ажиллах ч гэсэн ойлгох ч гэсэн хэцүү. Бүр зарим орны хувьд бүр ингэсэн биз дээ. Яг бодит системийн хаажууд ингээ хиймлэр үүсгэж байгаа. Тэгээд тэн дээр ингээд өрсөлдөөн зах зээлд ингээ тоглож сургаж байгаа оролцох талуудыг. За ингээд ингэж ажилдгийг энэ чинь систем ажиллах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр симуляц маягийн юм тийм. Яаж өрсөлдөх үү? Яа тэн дээр яаж үн тогтдгийг энэ төр гэдэг нарийн юмнууд. Тэгэхээр ийм нарийн ямыг өнөөдөр хэн хийж чадах вэ гэвэл энэ салбарынхан өөрсдөө л хийж чадна. Гэхдээ энэ салбарынхны эхний ээлжинд ерөөсөө энэний талаарх ойлголтыг чадварыг нэмэгдүүлэх тийм төслийг нэн яралтай тэр хуулийн хүлээлгүйгээр хийх хэрэгтэй байгаа гэсэн үг. Тэгээ яг ямар ч юм дээр хүн ингэдэг юм байна. Эхэндээ ингээд нэг ойлголт сул байгаа болохоор ерөөс ингээд эсэргүүцэх одоо байрлал дээр байгаад идэм л. Үгүй энэ бол ерөөсө болохгүй бүтэхгүй гээд. Гэтэл ингээд маш сайхан ойлголтыг нэмэгдүүлээд эн чинь үнэхээр чухал юм аа гэдгийг ингээд ойлгочих юм бол ингээд тэр ингээд сайхан яваад өгдөг юм байл л. Тэгэхээр ерөөсөө энэ юм мэдээж нэгдүгээр алхам хууль гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ хуультай зэрэгцээд тэр нөлөөллийн ажлыг тэр нөгөө нэг чадварыг нэмэгдүүлэх ажлыг бол хийж явсан маш чухал юм бэл. Тэгвэл тэгэл ойлгочих юм бол аяндаа зүгээр ойлгол өөрсдөө хийгээ явчих. Тэ. Тэгээд мэдээж нөгөө нэг Австралийнхаа төсөгчдөөс бол мэдээж яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсээ бол маш сайн нягтарч хамжлаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд одоо манай энэ ажлын хэсгийн хуулийн ажлын хэсэг маань хажуудаа гүйцэтгэх баг байгуулад бүтэн цагаар ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлын хэсэг дээр маань одоо ингээд жишээ нь сая бид нар чинь Австралийн засгийн газрын тэтгэлэг ингээд аваад Австралийн туршлагыг судлаад ирлээ. 8 хүн явсан. Тэрний 5 жишээ нь Австрали төгсөгчд байгаа. Тэгэхээр эрчимчнээс салбарт бас Австралийн одоо засгийн газар бол бас тодорхой хэмжээний хүний нөөцт нь бол маш их хувь нэмэр оруулсан. Тэгээ гол нь энэ нэг хүний нөөцийг зүгээр тултал нь ашиглах хэрэгтэй болчиход байгаа юм. Нэг талдаа бахархалтай, нөгөө талдаа хариуцлагатай юм. Яг зөв. Тийм. Бид нар тэгээд нөгөө ямар ч юм хараа юм байхгүй юу? Саад бэрхшээлгүй юм гэж юусоо байхгүй. Ерөөсөө нэг юм саад бэрхшээл. Тэгэхээр саад бэрхшээл болгоныг л одоо бид нар нөгөө сэтгэлээр унахгүйгээр дав тулж ивэл маш их өсөлт цаашаа явагдана. Тэгэхээр энэ хамтдаа л энэ төлөө явах хэрэгтэй. Ерөөсөө тэр сэтгэлээр унж болохгүй саад бэрхшээлээс болоод гэж бодож байгаа тий. Тэгээ маш хугацаа манд богино байгаа учраас зөв арга барилаар маш хурдтай ажиллах нь чухал юм байна л гэж хараад байгаа. Энэ л яг л миний харуул нэг юм 4 жилийн хугацаанд доктор хамгаалж байхдаа яг адилхан. Тий. Доктор хамгаалахад яг эхлэхдээ бол ингээд ерөөсө зорилгоо тавиад төлөвлөгөөгөө гаргаад хамгийн гол нь арга барил маш чухал. Ерөөсө арга барил зөв байж магадгүй арга барил буруу байх юм бол цагаа маш үр дүнгүй өнгөрөөнө.
Гэтэл ерөөсөө эхнээсээ л тэр арга олон төрлийн арга барилаас аливаар нь явах уу гэдгийг сонгочоод тэгэл маш төлөвлөгөөтэй маш одоо эмгцэкстэй явах юм бол эцсийн зорилготой хүрнэ. Тэгэхээр яг л докторийн хугацаа бол тэгж ажиллаж байсан энэ 4 жилийн улсын хурлын гишүүний юу бол яг л тийм юм байна даа л гэж би зүгээр хараад байгаа ш. Тий. Нэгийг давсан юм чинь дараагийнхыг бол давхад одоо амжилттай байх байхаа гэж найдаж штэ тийм ээ. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээж авсан улсын хурлын гишүүн, инх цэцэг гишүүндээ баярлалаа. 4 жилийн хугацаанд дахин нэг доктор хамгаалах энэ үйлсэд нь маш их амжилтыг хүсэн өрөө гэж бодож байна. Бид эрчим хүчний шинчиллэлийн тухай энэ сэдвийг орхихгүй Монгол Улсын подкастаар энэ сэдвийг бас энэ ондоо үргэлжлүүлэн хүргэнэ гэж тооцож байгаа. Тэгээд үзэгчдэд баярлалаа.